Одоо л бид нэр яг ингэж аюу тодорхой сурж эхэлж штэ ойлгож нь 20 жил болж ш. Энэ хүн болгоны амьдралд 20 жил ажиллана гэсэн үг биш. Дараагийн 20 жил бурхан өөр ажлуудыг хийн. Тэрний дараагийн 20 жил өөр ажлуудыг хийн. Тэгээ тэрний дараа амьд байвал дахиад өөр ажлуудаа хийн. Тэгэхээр гэр бүлийг босгон байгуулна гэдэг бол бурханы хийхийг хүсдэг чухал ажил. Бид нар гэр бүл дотроо хаан хатан байж чадах юм бол бид нар нийгэм дотор яг тэр титэмтэйгээ очиж чадна. Тийм болохоор бор гэртээ богд болно гэдэг бол маш том ажил. Хар гэртээ хаан болно гэдэг бол үнэхээр том ажил. Бид нар үр хүүхдүүдийг явах хэвээр замаар нь замнуулаад явуул чадна гэдэг бол. Энэ нь те ингээл читэг ингээд хүүхдүүд нь тэгэл ингээд болоо. Тийм гэр бүлийн тухай би яриаггүй байна. Ингэдэж Есүс тэр амар гоё шүү. Ингээд гэр бүл хүртэл манай гэр ингээм хэрэлдэхээ байцсан шүү гэж ирвэл айгүй маргаант айгүй хэцүү. Хэрэлдэхээ байцсан шүү. Бид нэгээс би энийг байн хайрлаа ингээд явахдаа би энийг үнсээл тэр худлаа. Үнтэйч би энийг үнсэн бид нар. Гэтэ бид нар хэрэлдэн заримдаа. Хэсэг хугацаанд дуугүй болно. Дургуутсан илэрхийлнэ. Яг л бид нар бүгд барьж штэ, босголцож जैन, үрэлцэж जैन тийм ээ, нудралцж जैन бид нар чи хэлбэржүүлэгдэж штэ. Худлаа ярих хэрэггүй байхгүй юу? Бурхан биднүүсийг Есүс хэлэхдээ чи их тайвныг сахигч бай гээгүй. Их тайвныг тогтоогч бай гэж хэлсэн. Бид нар сахиад яхан байсан нөхөртөөгөө хэрэлдэхгүй штэ. Тэгч христчин биш загнахгүй шүү гэх юм байхгүй. Бид нар заримдаа хэрэлддэг штэ. Яа тийм бэ сайхан хэрэлдээд уучраа олё л доо. Сэтгэл байгаагаа уудлаа те штэ. Би тэгж бодож байна, ингэж бодож та гэ тэрний дараа чинь өөр ажил явагдсан юм аа штэ. Хүүхдүүдтэйгээ ч гэсэндээ бид нар чинь муудалцах юм зөндөө гарна штэ. Хүүе Есүст итгэхээр муудалцахгүй чи ер нь тэр бол худлаа байхгүй юу? Бид нар тэгээд эхлэхээр яадаг вэ? Хуурамч баг өмсөж эхэлдэг. Тэгээ боолчлогдож эхэлдэг. Яагаад гэвэл ингээл хүүхдтэйгээ хэрэлдэх гэхэд яана болохгүй штэ. Би ч одоо ингээл семинар заадаг хүн чи одоо ингээл хүүхдтэйгээ хэрэлдэхэр чи одоо өстой болохгүй штэ гэ. Үгүй яах юм чи хэрэлдэхэр юм гараад ирчих чи хэрэлдэхээс өөр яах юм бэ? Тэгжээж бид нар зүв буруугаа мэднэ штэ. Тэгээ үнэхээр би хэрэлдэж болохгүй юм дээр жар гэсэн бол би ингэж болохгүй юм байна. Би дараагийн удаа эн чинь хэрэлдэх юм хэрэлдэхгүй юм гэж байна штэ. Тийм үстэй. Хүүхдтэйгээ өсөө хоёр сүлжнийхэн төлөө хэрэлдээл бай. Бас хэцүү үстэй. Тэг эсвэл найзтайгаа уцаар ярьсан болгоныхын төлөө хэрэлдээлээ. Тэр утгагүй. Харин хэлэх ёстой юмаа хэлээ, зөрчилдөжээл зөрчилдөөнөө яриад тэг ингэж зохицуулъя тэгвэл. За тэгвэл чи би ингээ. Тэгвэл яг болох юм байна, зохицох юм байна. Ингээл бид нар амьдралын мэрэгэн ухаанаар энэ бүхний чинь шийдээд явах. Бурхан баярлахгүй гэж үдээ. Тэгэхээр биднээсийг дандаа хэрэлдээд бай гээгүй. Гэхдээ заримдаа бид нар тулдаг л байхгүй юу? Эн чинь үнэн шүү дээ. Тэр гэр бүл босгон байгуулагдана гэдэг бол за тэгэл болоо ш ах дүүсээ. Тэгэл бандан тасцаа юу. Тэгэл та авраг боллоо гэсэн үг. Гэр бүл гарт орж ирнэ гэдэг чинь тэгэл гүйцээ. Бидний хүүхдүүд хүн шиг алхаж эхэлнэ гэдэг чинь тэгэл гүйцээ. Өөр юу хэрэгтэй юм бэ? Тэд нар юу ихээ мэддэг, тэд нар юу бурууг мэддэг, тэд нар юуг зөвийг мэддэг тийм ээ. Ямар бурханд итгэхээ мэддэг, ямар ажил хийвэл болохгүйг мэддэг. Үгүй болоо штэ. Хадаа бусад илүү дутуу зан чанарын сул дорой байдлууд эзэн бурхан өөрөө ажилладаг л дээ. Секс нууц амраг тэгэл одоо болно болохгүй. Гэрлэхийнхээ өмнө секс хийж би бол олон ч удаа тэгэж хүнд ярьсан да. Гэрлэхийнхээ өмнө секс хийж болохгүй ш. Өөрийнхөө ч охтуудад яриасаа хурим хийхээсээ өмнө өстө унтаж өвдөж болохгүй ш. Тэгээ яа дээ. Бүгд хурим хийхээс өмнө унтаж байгаа ш. Тэгээ болохгүй гэж хэлэхтэй гол нь биш байхгүй юу? Яагаад болохгүй юм? Яагаад? Тэр чинь хүүхэд чинь тэгдэг байхгүй юу? Халуун гал руу ойртож болохгүй харж яаж яагаад болдгоо бол ер нь үзий байдгээд түлэгчдэг байхгүй юу? Тэрнийхээ дараа бол мэднэ. Ингээд түлэгддий биш, түлэгдэг гэж хэлчихвэл болоо үсттэй. Тэгээ болохгүй гэдэг байгаагийн цаана учир байгаад идэг гэдэг тэр одоо үн цэнийг тайлбарч зааж өгдөггүй учраас эсвэл өөртөө харуулж амьдрдаггүй учраас. Хэрвээ ихнэр нөхөр хоёр хоёулаа нууц амрагтай байвал хүүхдүүдтэй нууц амрагтай болж өстой болохгүй шүү гэж яах юм? Болдгол юм биш та хоёр байгаад эцтэй л гин штэ. Харин хүүхдүүд хараад манай аав хоёр бие биенийгээ нэр амар хайрлах юм. Би ч гэсэн яг ийм гэр бүл байгуулнаа. Ямар гоё бие биенийгээ хүндэлж нэрээ. Ямар хайр гэхээр ийм байдаг байна. Бид нар үлгэр дуурайл нь болчих юм бол тэгээд одоо юунаас айх юм. Та ингээ шин олгон уцтаа чи хаана явна, ямар бааранд явна, хинтээ унтах гэж явна. Чи унтах гэдэг нь унтсан уу чи али эмэгт октын эмч рүү очно гэж шаардлага байхгүй шүү. Тэгээ гэр бүл байгуулагдана гэдэг бол ерөөсөө тэгэл амар том амжилт. Тэгэхээр бид нар хэрэлдэж явахтаач тэр, эвлэрээд уйлж явахтаач тэр, жаргаж явахтаач тэр, зовж явж явахтаач тэр. Миний эзэн миний гэр бүлийг барьж байгаа гэдгийг үргэлж санах ёстой. Та түүний зам дээр явж ивэл шүү дээ. Үс баригдахыг хүсэхгүй байгаа талын нэг тарж батарсан төв пундуудын дунд бурхан ажиллахгүй ш. Харин миний бурхан энэ бүх ороо бусгай байдал, энэ бүх цөхрөл, энэ бүх унигийн дунд ч гэсэн миний бурхан барьж л яваа штэ. Миний гэр бүл байгуулагдж л яваа штэ. Тэгээ гэр бүл байгуулагдах юм бол
Тэр чигээр нийгэм хүчрхэгждэг учраас та зүгээр бодоорой заа юу. Нэг гэр бүл хүчрхэг болоход хичнээн олон гэр бүл тэр гэр бүлээс сурах бай. Хичнээн олон гэр бүл тэр бурхнаас хүч чадлан авах бай. Хичнээн олон гэр бүлийн амьдралыг та өөрчилж чадах бай. Тэгээд та гэр бүл байсны чинь хэрэг энэ дэлхий дээр гарч байгаа юм биш үү? Тэгээд тэр ашгийг бол мөнгөөр хэмжих аргагүй шүү дээ. Тэгэхээр гэр бүл гэдэг салбарт бид нар өөрсдөө байлдан дагуулт хийхгүй ээжэж энэ тэнд очиж илгээгдэж мэлгээгдэж тийм ээ энэ тентхийн амьтан хүний амьдрал зөвлөгөө өгж мөгж болох хэрэгтэй байхгүй юу тэр өөрийнхөө гэрийг захирч чадахгүй тэгээ миний найз зүхтаагаад те өөр ховд мовдод очиод ч юм уу эсвэл Сүхбаатар аймагт энэ чи өөрийнхөө гэртээ хараач өө ядаргаа нөхөр улаан ярих чи хар төв үгүй тэгээд тэгвэл ядаж тэр асуудлаа зэгцлээ эсвэл зүгээр хаашаач явахгүй тий согтуу нөхөртөөгөө байж ах хэрэгтэй байхгүй юу яг илгээл мэлгээл гээд нөгөө асуудлаас зүхтааж байгаагаа дандаа бурхны нэрээр нуун. Эн чинь бидний худалж болгож байгаа үг эн чинь биднээс гутамшигтай болгож байгаа ш. Худлаа яриад. Үгүй би зүгээр гэртээ байхаас дургүй өрөөл сүм дээр сууж ин гэвэл болоо штэ. Тийм биз дээ. Тэгвэл гэртээ байхаас дургүй гэсэн үг сүм дээр эзний оршихуй сууж ин. Эзэн тэнд байхгүй бол та юуны оршихуй сууж байгаа юм? Гэр бүл бурхан биднээсийг энэ салбар дээр маш амжилттай байгаасаа гэж хүсдэг. Бас биднээсийг маш их төвчээртэй байгаасаа гэж үздэг. Яагаад гэвэл бид нар гэр бүл дотор аюу хүсдэг заа юу. За би танд хэлье. Гэр бүл дотор хүн сүм төсгөөсөө илүүгээр их хүсдэг байхгүй юу? Нэг хүүхэдтэй боллоо өслөө. Хоёр хүүхэдтэй боллоо дахиад өслөө. Гуравтай боллоо дахиад өслөө. Зээтэй боллоо бүр дахиад өслөө. Байнга өснө хүн. Мэдлгээрээч өснө. Нэг хүн надаа ингэс манай зээ охин төрсөн чинь надаа мэдхгүй аюу хэлсэн шүү дээ. Надаа нэг хүн тэгсэн үг. Ямар ч нэг та 5 хүүхэд өсгчөөд уг нь мэрэгжлийн боломорын мэрэгжлэх гэж байхгүй юм байлээ. Нэг хүүхэд болгон тэ хүрэх ярих тэ бойжуулах арга зам чи өөрөө гам чи яах юм би уг нь өөрийгөө мэрэгжлийн гэж бодсон байхгүй юу тийм мэрэгжлийн биш үйл шүү дээ тэгэхээр бид нар насан туршдаа гэр бүлээсээ сурна эмгэн өвгөн болтлоо бид нар сурах байхгүй юу тэгэж бидний гэр бүл бат за тэгээд нэг бат бих гэр бүлийг байгуулад өгөх юм бол за ёстой тэр оршуулгах шиг сайх юм байхгүй яагаад гэвэл хийдгээ хийцэн үлдээдгээ үлдээцэн одоо та нар дуурайгаад амьдарцгаа биднэрт бүгдээрэнд мань дуурайл хэрэгтэй өстэй. Өө би эзнийг дуурайна. Үгүй штэ. Эзний тусгал бид нар өөрсдөө байхгүй юу? Тийм болохоор гэр бүлийн салбар бурхны хаанчлалд орох ёстой. Бурхан гэр бүл дотор хаанчлах ёстой. Бидний бурхан, бидний гэр бүл, бидний харилцааны эзэн нь байх ёстой. Тэндээс бурхан захирдаг байх ёстой. Эхнэр чи ингэх ёстой, нөхөр чи ингэх ёстой, хүүхдүүд та нар ингэх ёстой гэж эзэн бурхан өөрөө захирдаг. Тийм гэр бүл байх ёстой. Түүнээс ч манай гэр бүл айгүй бурханлагчтай орой болгон хоол идэхээ өмнө залбирдаг. За тэр бол ер нь айгүй сэжигтэй. Тэр биднээс шууд шашинлаг байдлаар уруу татаж оруулдаг. Тэгэл нэг биднээс дойнгоотой. Ингээл гадаадын кино үзэл те. Тэгэл орой гэр бүлүүд ингээл тойрол ингээл залбираад тэгэл Есүстэй залбирдаг юм уу зарим нь ямар Мухаммедтэй ч залбир. Тэнгүүд яана нэрээ ингэж залбирч явах хэрэгтэй юм биш тэгэнгүүт орой за хүүхдүүдээ өнөөдрөөс л зүгээр залбирын шүү гэж хүүхдүүд нь амар гайхал. Чи юу болов вэ? Манай ч одоо сүнсний дайн эхлэв яа. Тэгээс амар залбираа нэг 7 хоног залбираа тэрийгэ гэрчилж мэрчлээ. Балаарч байгаа шүү бид нар. Хүү залбирч болно. Гэхдээ эндээсээ байх хэрэгтэй байхгүй юу? Хүү эндээсээ гарч ивэл болж штэ тийм биз дээ. Яа хүүхдүүд нь өсөөлээд тэгэл энэ даав нь яриад тааваас бурхан минээс өнөөдөр зургатаар харсан ч гэсэн нэр Африкийн самаад амар өсөлөн болж идэм байна хэвээр. Гэтэл бид нар энд хоол идээ суужаад яас ичгүүртэй юм бэ? Гэтэ эзэн минь тандаа баярлалаа. Гэл нөө хүүхдүүд нь яана идэхээс ямар ядаргаатай юм бэ гэл тий. Тэгээ энэ ч тэгэхээр штэ эндээс гарах ёстой юм чинь л зүгээр альбтаад алга болгочихж байгаа байхгүй юу? Крисмас болонгот гэр бүлэрээ заавал дахиад шарж идээд л ингээл одоо ерөөс гүлгээл дахиагаа шарна уу нохооны яаж чамж иднэ үү зүгээр л байдгаараа л бай. Гахаамах шарж идэх дуртай манай хүүхдүүд тэгээ заавал Крисмас гэж үлээгээд яах вэ тэр амттыг тийм ээ дуртай юм бол 20 доо шарж иднэ үү ер нь дандаа өдөр болгон шарж иднэ үү юуны хамаа вэ? Ээл нэг утгагүй тэгээ бие бинийгээ заваагаад гэр бүлэнд бариад байгаа юм шиг босоод ч нураач байгаа юм шиг тий. Энд чинь дандаа бид нар өөрөө босгон байгуулахыг оролдож байгаа эви ядсан аргууд байхгүй юу. Тэгээ сурцсан гэр бүлүүд байвал зүгээр шүү. За би ерөөсөө тэрийг буруу муухай гээгүй. Ганцхан зүрхнийхээ өглөөргаас байгаасай л гэж би хүсээд байгаа байхгүй. Бүх юм чин сэтгэлээс байх хэвээр. Эдсэн ч чин сэтгэлээс байх хэвээр, баярлсан ч, уйлсан ч бүх юм чин сэтгэлээс байх хэвээр. Тэгдгүн бол яах вэ? Худлаа. Тэгэхээр цөмөрө гэр бүлийг байлдан дагуулъя. Гингүүт л өнөөдөр нөхрүүд очиод ихнэрээ загнаал ингэж байваа.
Дараагийн нэг салбар бол айгүй чухал салбар бөгөөд энэ бол боловсролын салбар юм аа. Та нар надтай санаа нийлнэ өнөөдөр. Өнөөдөр хувийн сургуулиудын байдал тэгээ ерөөсөө зүгээр багш хүний этик гэж байдаг шүү дээ. Ёс суртахуун. Зүгээр би өөрөө багш хүн. Ингээд харахад ямар дор унсан, ямар одоо ялцарсан тий. Тэгэд би ч одоо охиныхоо хичээл би ер нь тэр том болсон охиныхоо юунд суух дургүй байхгүй эцэгхийн хуралд нь айгүй утгагүй штэ. Хараа ингэдэг байхгүй. Танаа хүүхдүүд ч амар штэ. Өнгөрсөн жагт архиулсан. Гэл тэнгүү тэнцээч сууж байгаа 20 ээж бүгд бодож байгаа юм чи. Яна миний хуус юм болов. Ямар тийм шулуун шудраг юм гэж байхгүй. За хөөе цэцгийн ээж сонс цэцгээ архиулсан шүү. Эсвэл цэцгээ ганцаарангийн дуудаад ээжтэй дуудаад нэг ямар ч тийм мэдрэмж байхгүй заа юу. Тэгэл хурал хийхээр мөнгө л авдаг. За яг хөө мөнгө хэрэгтэй байж болно. Гэтэ ерөөсөө л нэг л биш болцсон байгааг анзаарж байгаа үстэй та нар. Тэнд хаанчлалын хүн хэрэгтэй гэвэл хэрэгтэй штэ. Вэ тий энэ амар том сургуульд ганцхан хаанчлалын хүнээр яадаг ганц хүн ангалттай. Ганц хүчтэй хүн нэг сургууль руу ороход тэр сургууль өөрчлөгдөө зогсохгүй. Бүх сургуулиуд хар аяндаа бурхны эрх мэдэлээр орж эхэлнэ. Тэгэхээр бид нар салбаруудад нөлөөлсөн нөлөөллөөрөө салбаруудыг бурхны эрх мэдэлээр авчиж өгнө гэсэн. Яг би өөрийнхөө эрх мэдлээр хөдөлдөггүй шүү дээ. Би түүний даалгавраар явдаг учраас. Даалгаврын нар түүний эрх мэдэл надад байдаг учраас. Тэгээ дээд сургуулиуд хар, эсэлтийн шалгалтуудыг нь хар. Ямар ч шудраг байсан байхгүй. Ямар ч зөв байдал гэж байхгүй. Бүгд мөнгө л авах хүсэлтэй. Шалгалтандаа унтсан ч 3 сая, 2 саяг өгөх юм бол тэр хүүхдийг авна. Эсвэл зөвхөн мөнгөний төлөө дипломыг авчихна. Бүх санаа амар. Манай охинд тэгж хэлсэн гэс. Чи орж сураад яд юм би чам 3 дугаар курсээс чи оруулчих сая 500 өгч. Сая 500 өгчүүд аюу амар. 3 дугаар курсээс орлоо 3 4 төгслөө. Тэгээ энийг одоо сураад байгаа юм уу? Яагаад байгаа. Тэгэхээр эндээс Монгол улсыг хүчрхэг замаар авч хөгжүүлэх хүмүүс төрхөө. Би бол аюу эргэлдэж байгаа шүү дээ. Эсвэл үнэн шударгаар юм сураад хөдөлмөрлөе гэдгийг дандаа дарна. Мөнгөтэйчүүд нь. Тэгэхээр энэ салбарт бурхан хашгирж гэн гэсэн үг. Гарч ирээч хин нэг нь гарч ирээч. Би энэ салбарт ажиллаж байгаа жишээлбэл зааж гэн хүмүүст тийм үү? Би өөрөө сурж гэн, би хүүхдүүдтэй зааж гэн. Тэгэхээр заадаг, сургадаг, одоо боловсруулдаг, хөгжүүлдэг, дасгалжуулдаг, бялдаржуулдаг ажилтай холбоотой бүх хүмүүс энэ бол бурхны боловсролын салбарт илгээсэн найдварууд нь баггүй юу? Энэ хүмүүс боловсролын салбарыг цэвэршүүлээд эзэн бурхны эрх мэдэлээр авчиж өгөхөд боловсролын асуудлыг эрхэлсэн бүх хүмүүс тэр хүнээс асуудаг хэмжээнд хүртэл тэр хүн гарч ирэх ёстой. Бурхан тэгж гаргаж ирнэ. Бид нар ганцхан тэр салбартаа итгэмжтэй байх ёстой. Та нар зүгээр нийгмийг хар. Одоо жишээл төмөр замд төмөр замын техникумд ороод сурахад хамгийн эхлээд бид нар замчин хийдэж штэ. 2-3 жилээр замчин хийдэ. Тэгснэ өсөр яваад бид нар зарим нь бүр дэвшсээр байгаа төмөр замын дарга болно. Яг тэрэн шиг бид нар сүнсний ертөнцид боловсролын системд орж ажиллахад бид нар захирал болохгүй багшаа хийгээд байсан ч гэсэн сүнсний ертөнцид бидний байр суурь өсөөд идэг байхгүй юу? Өсөөд байхаар дагаад эрх мэдэл нь өсөөд идэг байхгүй юу? Тэгэхээр захирал танаас зөвлөгөө авдаг болно. Бид нар нэг мундаг зөвлөгөө өгөх гээд байгаа нь гол биш. Зүгээр тэрний бодлогыг асуух гэдэг шүү дээ. Тэр захирчин бүр мухардаа те. Яах вэ? Би энэ сургуульд ингээд нэг юм тийм хүмүүс байгаа штэ. Бүгд бузар олоогүй байхгүй юу? Үнэхээр те төмний хүүхдийн төлөө шаналж байгаа багш нар захирлууд байгаа штэ. Нэг юм хийчих гэхээр арга ивэ олохгүй штэ тийм үү. Гэтэл чин тэнцээ нэг айгүй юр бусын арга замаар хөдөлдөг багш байгаад их штэ те. Яаж хийж байгаад ивийг олчдаг. Хамгийн хэцүү ангид өгөхөд айгүй гоё явуулгаад авчдаг тийм багш байна штэ. Тэгэхээр тийм хүмүүсийг л одоо энэ боловсролын одоо салбарч өөрөө тэсэж одоо хүлээгээд цэцэрлэг яасал бүгд адилхан шүү дээ. Эсвэл тэгээ мөнгө л авч яавал юу ч яад ингэсэн. Энэ аюух байгаа учраас яг хүмүүс мэдээж хүүхдүүдэд сайн боловсрол өгөхөнд бол өндөр мөнгө төлөөд оруулж ин. Гэтэл тэнд нь сэтгэл зүгийн яг бурханлаг болгож зааж байгаа юм уу шүү дээ. Сэтгэл мэдрэл ямар ч хамаахгүй шүү дээ. Зүгээр мэдрэл өгөөддөг. Мэдлэг өгдөг. Харин мэдлэгийг хэрэгжүүлж чаддаг мэрэгэн ухаан нь алдагдаад байдаг ойлгож байна. Хүүхдэд юм заагаал байдаг. Тэгэл нэг л их мэддэг. Юу ч асуусан мэднэ. Гэтэ тэрийг эзэж хийж үзээгүй. Тэр нь хийх боломжтой гэд төсөөлж байхгүй. Тэгэхээр чин зүгээр амьдралд нэх айхтар юм мэддэг. Тэгэхээр ер нь бол улс орны хувь зай чинь бүдэг биш. Бурхан минь ээ та энэ Монголд амар гайхамшигтай хувь тавилан бэлдсэн гэж бид нар баярлалдаг те. Энийг хэн хэрэгжүүлэх юм? Бид нар улаан гараараа хөдөлмөрлөх байхгүй юу? Яг тэр салбарт нь. Тэгэхээр боловсрал бурханы хөлдөөр хурж ирэх ёстой. Бурхан боловсрал дотор хийхийг хүссэн бүх зүйлээ хийх ёстой. Одоо би та нарт хэлье бүр. Гаж урсгалынхан ээж сүмийнхэн тэд нар юу гэж ярьдаг вэ? ертөнцийн төгсгөл ирсэн учраас сурах ямар ч шаардлагагүй гэдэг.
Харин ирсэн учраас сурах амар шаардлагатай. Яг л бурхан биднээсийг сурамтгай байгаасаа гэж хүсдэг. Сурах ёстой бид нар.